тань байцгаана уу. Гэртээ яг худалдаа тавтамаар л. За ингээд амьсгалаа сайжруулцгаа гэсэн аян маань өнөөдрийнхөө хичээлээр одоо амьсгалаар бясалгах уу гэсэн одоо хичээлээр үргэлжилж байна. За тэгээд өмнөх хичээлүүдийн маань одоо гол зорилго одоо амьсгалыг сайжруулсан гол зорилго маань болохоор ерөөсөө одоо бясалгалд бэлдэх гол зорилготой байдаг. За тэгээд яагаад бид нар ер нь бясалгах ёстой вэ гэхэд тэгэхээр уучлаарай. Яа. Би дөнгөсөө баг бясалгалын түвшинд ирчлээ шүү дээ. Ямар ч тийм одоо хүн ингээд дэшгээ найтахаар тухайн акшнд юу ч болж исэн бүх юм ингээд зогсдог. Тэ яг тэрнтэй адилхан бясалгал гэдэг бол яг л юм одоо таны тэр одоо тэнэд байгаа тэр бид нар бол ерөнхийдөө өдөр тутмынхаа амьдралд байнга л маш олон шинэ мэдээллүүдийг сурч яадаг. Бидний сэтгэл санаа өнгөрснөө нэг бодож анализ хийдэг, өмнөхөө ирээдүгээ харж төлөвлөгөө хийдэг гэх мэтчлэн ер нь бол яг одоо юу болж байна гэдэг тал дээр бол бараг л ирдэггүй шүү дээ, тийм ээ. Яг тийм төлөв байдалд бол ерөөсөй шилждэггүй. Бүр нэг одоо амьдралд одоо ямарваа нэг тийм гинтийн юм одоо таныг сорьсон тийм одоо цөхрөх мөхрөгч гэдэг юм уу те, нэг тиймэрхүү байдалд ирэхээр л хүн ингэж өөрийгөө маш сайн анзаарч эхэлдэг те. Гэтэл бид нар өдөр болгоныхоо амьдралд ингээд энэхүү өөрийгөө анзаараад байдаг тэр дадлыг ингээд баг багаар нэг 5 минутаар ч юм уу ингээд суулгаад ирэхээр заавал бид нар амьдралынхаа тэр нэг юм нухчаанд орсон үедээ өөрийнхөө амьдралыг эргэж хараад тэгэл өстой тэр нь ч буруу байж энэ ч юм байж одоо ингээд хийе гэж бодоод байх шаардлагагүй. Ингээд өдөр тутамдаа өөрийнхөө тэр зан үйл өөрийнхөө амьдралд одоо үүсэж байгаа зүйлүүдийг ингээд бясалгаад тэрэнд ийм зөв гаргалгаа гаргаад ингээд өөрийгөө сайжруулад яваад байдаг байх нь л те. Тийм болохоор бясалгал гэдэг маань одоо хүнд ийм том ач холбогдолтой болж байгаа. За тийм болохоор өнөөдөр бүгдээрээ амьсгалаараа сайхан бясалгана, амьсгалаа анзаарна гэсэн үг. За ингээд сайхан хичээлд орцгоё. Бүгдээрээ маш сайхан зөв суун тийм ээ. Тэгээ хэрэг зөв суух учраа нэг л олж чадахгүй байх юм бол суудлаа ажиглах йог гэсэн сэдвтэ одоо хичээл байгаа. Тэрийг гаргаад үзээрэй. За ингээд маш сайхан зөв цэг суусныхаа дараа гарынхаа алгыг дээш нь харуулад чин мудра буюу эрхийн хуруу 7 хуруугаа нийлүүлээд нөгөө 3 хуруугаа нийлүүлж байгаа хоорондоо салгах чинь. Тэгээд өвдгөн тушаанаа авчирч тавиад за хүзүү нуруу маань болохоор яг нэг ингээд шугамд маш гоё өндөр цэгт өөрт маш гоё тийм тухтай тааламжтайгаар сууна гэсэн үг. За тэгээд нүдээ анаад хүзүү толгоогоороо одоо бид нарыг жоохон байхад ингээ ах нар толгооноос ингээ бариад тоглоод өгдөг шүү дээ. Ингээд дүүжлээч гэдэг юм уу толгооноос өргөж тоглоод идэг байсан шиг яг тэгж дээш ингээ хүзүү толгоогоороо сунж өгнө. За тэгээд аажимхан орчныхоо чимээг сонсно. Хүн нүдээ анаад ирэхээр хамгийн түрүүнд бидний анхаарал чих рүү явдаг. Тэгэхээр сайхан альва орчин тойрны гадаад болж байгаа дотор үүсэж байгаа бүх жижиг сажиг чимээнүүдийг сонсоод тэгээд магадгүй янз бүрийн өөр шин чимээ орж ирлээ гэхэд тэрэнд цочирдохооргүйгээр сайхан бэлдэн өөрийгөө. За тэгээ маш гоё хүн өндөр цэг суугаад ирэхээр өөрөө ирэхгүй хөвлийг эдс ингээд тотгошоогоо татагдаад ирдэг. Тэгээ тэрийг анзаараарай. За тэгээ сайхан амьсгалаа анзаарна. Анхаарлыг хамрын үзүүр дээр авчираад зүгээр өөрийнхөөрөө ердийн амьсгалаараа амьсгална. Хөвлийгээ сулжуулна. Зүгээр сайхан өөрийнхөөрөө зөнгөөрөө сайхан амьсгал. Тэгээ түүнийг ажигл. Одоо анхаарлыг таны биеийн хаа нэгтээ тийм эвгүй таагүй мэдрэмж үүсэж гинэ үү? Түүн дээр анхаарлаа хандуулаарай. Магадгүй та хөлөө нэг тийм эвгүй нуглаас суудсан ч юм уу, эсвэл таны мөр гарч гэдэг юм уу? Хаа нэгтээ ямарваа нэг тийм таагүй зүйл үүсэж гинэ үү? Түүнийг ажиглаарай.
За хэрвээ ямарваа нэг тийм таагүй юм үүсэхгүй маш сайхан эвтэйхэн суусан бол та одоо айгүй сайхан бүрэн төвлөрөлтөөр анхааралтайгаар сууж чадна. Эсвэргээр хаа нэгтээ тань эвгүй болоод байх юм бол та яг тэр эвгүй болоод байгаа газар л анхаарал хандуулаад байх учраас хэрвээ эвгүй болвол та энэ хичээлийг цааш нь үргэлжлүүлэхгүй байж болно. За эвтэйхэн байх юм бол цаашаага та дахиад нэг өөрийгөө чих болгоод хүзүү толгоогоор дээшээ сунаад ургаад тэгээд сайхан ердийн гүнзгий амьсгал авч гарна. Гүнзгий амьсгал гэдэг бол ерөнхийдөө та дахин амьсгал одоо өшөө бүх амьсгалыг л авна гэсэн үг. Дахиад амьсгал орохгүй болтол бүх амьсгалыг авах гэсэн үг. Тэгээ амьсгал гарахдаа муу ялгаагүй бүх амьсгалыг одоо дахиж амьсгал гарахгүй болтол л бүх амьсгалыг гаргана гэсэн үг. За тэгэхээр нэг дахиад сайхан гүнзгий амьсгал аваад гаргая. Тэгээд аажмаар одоо хөвлийг эцийг татчихагаад давсагнаас эхлээд дээшээ хөвлийг эцийг татна. Тэгээд амьсгалахад амьсгал тийм саадгүй эвтэйхэн орох ёстой. Одоо зөөлхөн эрүүгээ хоолоороо чүд шахаад доошоогоо өтгөн шингэнэ барьж байгаа юм шиг дотгошоогоо сайхан доотлынхаа булчингуудыг чангалж өгнө. Тэгээд нэг амьсгалаад үзээрэй. Энэ үед өөр ирэхгүй ужаа амьсгал орж ирж байгаа. Яг одоо танд хэрвээ эвтэйхэн санагдах юм бол үргэлжлүүлээд энэ байдлаараа нэг 5 амьсгал аваад гаргаарай. Таны амьсгал маш гоё ууж гүнзгий болсон байгаа. За ингээд өөрийнхөө бодлыг ажиглаад үзээрэй. Сая 5 амьсгалахад таны бодол хэр их тэнсэн байна. Түүнийг ажиглаад за ингээд ердийн гүнзгий амьсгал авч гаргаад зөөлхөн үдэ нээж өгье. За яг энэ мэтчлэн та өдөрт багадаа нэг 5 амьсгал ч юм уу үргэлжлүүлээд та ерөөхдөө амьсгалынхаа тоог ингээд нэмээд тэгээд аль болох энэ бодлыг эхлээд нэг 5 бодол орж ирж байсан бол айжмдаа 3 бодол ч юм уу сүүл рүүгээ бүр бодлого болтол нэг ингээд амьсгал дээрээ төвлөрдөг болох тэр дадлыг өөртөө бий болгоно. За хэрвээ тэгээд ирэх юм бол та маш гоё тийм гүн одоо өөрийнхөө тархины үйлдэлийг маш гоё гүн гүнзгий амралтын байдалд одоо өдөр болго шилжүүлэх тэр гоё дадлыг өөртөө бий болгож өгнө гэсэн үг. За ингээд өнөөдрийн маань хичээл үгээр өндөрлж байна. Хэрвээ танд өнөөдөр нэг тийм эвгүй санагдсан бол энэ хичээлээ дахин давтаж үзээд тэгээд нэг тийм гоё өөрийнхөө гарт оруулаад авч болно. За ингээд хамтдаа өнөөдрийн хичээл хүртэл
хамт байсан та бүгдтэй баярлалаа. Өдрийг дүүрэн сайхан өнгөрүүлээрэй. Намасте.